За сайн байцгаана уу сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаа Филиппин улсын Сибу арлаас тэгшээ. Японы Токиотоос тэги мэдчилж байна. За. За аялал энэ аялж дуустгүй юу? Харин аяллал явж үргэлжлүүлээл. Өнөөдөр юунес Сибу Филиппиний Боракай гэдэг арлаас Сибуд дөнгөж ирчээд тэгээд одоо ингээд оройн байж байгаа. Айгуу гоё Филиппинд нэг найзын хорин боллоо тэрэнд оролцож тэгээд анх удаа Филиппин хоринд оролцож үзээд тэгээд дараа нь найз нартаа Боракай гэдэг арал руу очиод амар гоё цагаан элстэй бүр тийм нунтаг сайхан цагаан элстэй миний баг харсан хамгийн гоё цагаан элсэн баха. Тийм газар очиж үзчихээ тэгээд ирсэн. Тийм үү. Би чиний Facebook зургуудыг хараад бараг өөр утсан юм шиг санагдал. Чодод сайн зураг хийлдээ. Харин тийм ээ. Вирусо замд явахаар ерөөсөө тэр юу зураг дээр хийх бүр ямар ч боломж олдохгүй ба. Бас дээрс нэгэд дараа нь хийх тийм сонирхолтой юм хайшаа юм би. Тэр үедээ хийчихэр ингээд тухайн үеийнхаа юу ингээд өөртөө те шингээж авмаар байгаа болохоор тэр үедээ төвлөрчөөд тэгээ дараа нь хийнэ гэж бодоод зүг. Тийм тэгээ дараа нь хийнэ гэж бодсон ч гэсэн амар их зургтай бүр харгаас дургуурээд тэгээд орхич мөрөхөд тэгээд ах шиг байна. Жохоо итгэвтэй ах ба тий. За дараа нь жамаг хэр чин тэгэл камерыг авч байгаа л өөрөө л харахаас. Тийм нь баг шулах. Яа. Окей. За. Тэгээд хоёлаа номроо орё тий. Тэгээ. Окей. Тэрийг бас их нуршдаг гэдэг дээ штэ. Номны юм нуршаад хэрэггүй юм яриад байна. Харин тий та хоёрын амьдрал ямар хамаатай ингэ зэрэг хүмүүстэй. Яа. За. Хоёрын амьдрал уучлаарай тий. Шууд ямар орё тий. За. Энэ удаа болохоор бид нар сонсогчдоосоо санал аваад тий санал хүсэлт аваад тэгээ сонгож авсан ном байгаа. Сонсогчдоо санал өгсөнд баярлалаа. Бараг 100 хэдэн хүмүүс санал өгсөн тий. Айгүй итгэвтэй бараг пост бичээл хэдхэн минутын дараа л айгүй олон санал өгöd хэлсэн. Баярлалаа. Тэгээд сонсогчдынхаа олонхын саналыг бүр үнэнлэхүй олонхын саналыг авсан. Have not to die боёо монголоор орчуулах юм бол хэрхэн өхгүй байх вэ гэдэг юм тий. Айз зэрлэг орчуулах юм бол тийм нэртэй номыг энэ удаа ярихаар болсон байгаамаа. Тий. Тэгээд Тэ энэ ном маань болохоор 2015 онд хэвлэгдсэн. Тэгээд хилэлтэн гарсан даруйдаа Нью-Йорк Таймс-ийн бас шилдэг номын жагсаалтанд орсон. Одоо ч гэсэн та бүхэн Amazon руу ороод энэ номыг хөтлөж авъя гэж харах юм бол Amazon-ы хоол хүнстэй холбоотой номын жагсаалтын бас шилдэг номоор шалгарсан ийм ном байгаа. Тэгээд зохиогчийн хувьд гэх юм бол Michael Greger гэдэг nutritionfacts.org гэдэг энэ вебсайтыг ажиллаулдаг үндсэн байгуулсан хооллолтын эрүүл хооллолтын талаар судалгаа хийдэг ийм эмч мэрэгчлээ ийм хүн юм байгаа юм аа. Тэгээд барыг тийшээ барыг хэлчих шиг боллоо. Яавал өхгүй байх вэ гэхээр ер нь эрүүл хооллол өхгүй байх юм шиг шүү дээ. Тий, гол санаа нь ерөөсөө тэр те. Их энгийн санааг олон жишээгээр тайлбарласан юм ном байгаа. Тий. Тэгээд баг өгүүлбэр болгондоо нэг судалгааны нэр хэлэн те. Тий. Номны ер нь тал нь судалгааны талаар тал нь манай эмчийн бичсэн юм байгаа. Тэгэхээр ер нь итгэхгүй байхаас ч аргагүй. Өгүүлбэр болгоны хойдолд нэг юутай те ийм судалгаан дээр ингэсэн байна, тийм судалгаан дээр тэгсэн байна. Угаасаа манай энэ бичсэн эмч маань сайн дураараа ийм нэг эрүүл хоол хүнстэй холбоотой судалгаа хийдэг хүн байгаа. Тэгээд залуугаасаа эхлээд их сургуулиуд дээр очиж, анагаах их сургуулиуд дээр очиж лекц уншдаг байсан.
Тэгээд хүмүүсийн өмнө аягүй их Америкаар орон даяар лекц уншаад явдаг гэсэн тийм хүн те. Тэгээд энэ хүний лекцийг сонсоод аягүй олон хүн амьдрал нь өөрчлөгдсөн. Тэгээд энэ эмчийн маань сайн дурын аянд сайн дураараа нэгдээд тэгээд эрүүл хоол хүнсний талаар одоо эрдэмтдийн өмнө хийсэн судалгаануудыг эмхтгэх тэр сайн дурын ажлыг аягүй олон нэгдэж хийдэг юм шиг байгаа юм. Тэгээд энэ номыг ч гэсэн бичиж тэр олон хүний хүч хөдөлмөр нийлээд энэ номд одоо шингэсэн байгаа. Ганцхан энэ нэмж ганцаараа биччихээгүй. Олон 10 хүн өмнө нь хийсэн судалгааг бас олон 10 хүн ирж хайж судлаад энэ номд одоо шингээсэн гэж хэлж болно тийм. Тэгээд энэ хүний бас байнга хөтлийн явуулдаг тэр nutritionfacts.org гэдэг тэр вебсайт байгаа. Та бүхэн бас орж үзэж болох юм байлээ. Тэрэн дээр нь болохоор өдөр болгон шинэ мэдээлэл орж идэг. Тэгээ мэдээж мань хөөрэ ганцаараа хийгээгүй дээ. Энэ саяс нар олон хүмүүс хойно ажиллаж байгаа. Тэгээд өдөр болгон заавал шинэ мэдлгүүд ингэж апдейт хийгдэж орж идэг ийм сайт байгаа. Тэгээд бүр 100% үнэгүй явагддаг. Тэг хин нэгнээс спонсор аваагүй иймэрхүү вебсайтыг хөтлөн явуулдаг ийм зүйл байгаа. Тийм. Тэгээд номныхоо талаар одоо яриа авъя тий. За тэгээ. Зохиолч маань ер нь яагаад эмч болохоор шийдсэн бэ? Яагаад энэ эрүүл мэндийн талаар судлахаар шийдсэн бэ гэхээр багт нь аюу жоохон багт нь эмийн 65 наснда зүрхний архаг шинж тэмдэг илрээд тэгээд эмчилгээгүйгээд гэртээ тэр гинцэр дээр суугаад харьсан байгаа юм. Тэр үед нь эмийн аз уулж одоо эрүүл хоол хүнсний талаар нэг тийм сургалт явагдчихсэн. Тэр сургалтад нэгдээд тэгээд богино хугацаанд өвчнөө идгээд хүл дээрээ бүр босоод тэр сургалт руу орохдоо болохоор тэр гинцэр дээр суугаад хүнээр төрүүлээд орсон бол гарахтаа эрүүл болоод алхаад гарсан гэд. Тэгээд энэ эмээгийнхэн түүхийг одоо нэлийн том Америкийн шинжилгээ ухааны сэтгүүлээр хүртэл одоо хэвлэжсэн тийм юм байгаа юм аа. Тэгээд манай зохиолч багтаа ийм явдлыг үзсэн болохоор нэмж болъё гэж нэгдүгээр шийдсэн. Хоёрдугаарт энэ эрүүл хоол гэдэг нь аягүй чухал юм гэж багасаа бодож ирсэн юм шиг байна тий. Тэгсэн мөртлөө одоо эрүүл хоол чухал гэдэг. Тэгээ дээрэс нэгээд олон 10 судалгаа жишээлбэл нэг Bill Gates их нэртэйгээ цуг байгуулсан нөгөө Bill and Melinda Gates Foundation гэдэг байдаг шүү дээ. Тэрнээс одоо хүний эрүүл мэндэд ямар хүчин зүйл хамгийн хор уршигтай байдаг юм бэ гэдэг талаар судалгаа явуулт юм байна л да. Тэр судалгаан дээр яасан чинь хамгийн том хүчин зүйл хамгийн том хор уршиг нь болохоор буруу хоолт, хоёрдугаар хүчин зүйлс нь тамхи байд юм л да. Тэгээд иймэрхүү зүйлүүдээс ч гэсэн харж байхад эрүүл хоол гэдэг бол одоо маш чухал хэд юм байна. Гэсэн хэдий ч яг үүндээ болохоор эмчнэр эрүүл хоолтын талаар нэг одоо чухалчилж авч үздэг тий. Тэр нь яагаад гэдэг юм бол чи нэг тайлбарлаач. Би ер нь энийг мэддэг. Эмчнэр л болохоор угаасаа бүх юмыг мэдж байгаа. Тэ юу идвэл сайн юу идвэл мөө угаасаа мэдж байгаа гэж бодчихсон чинь энэ номыг уншиж чи үгүй юм шиг л шүү дээ. Тий. Тэгээд одоо яг энэ номон дээр бичснээр бол тий эмчнэр гэдэг чинь эрүүл хоолтыг тайлбарлана гэдэг чинь угаасаа эмчнэрт нэг хийгээд байгаа ажилгүй болчихно нэгдүгээр хүн болго эрүүл хоолтоор идэх юм бол энэ чинь тэгээ хоёрдугаар болохоор эмчнэрийн ажил гэдэг чинь угаасаа эм бичиж өгөх тэгээд эмнэлгийн багаж төхөөрөмж ашиглаад эмнэлэгтээ олон одоо тий үйлчлэгчтэй байх гэдэг утгаас нь харах юм бол бас нэг төрлийн бизнес гэдээ ойлгож болно. Хамгийн гол нь бас хойно эмийн салбарынхан эм эмчилгээний салбарынхны тэр маш их хөрөнгө оруулалтны бизнесийн зүйлд маш явж байгаа учраас хэрвээ зөв хоолтоор бүх асуудлыг шийдэгддэг байсан бол та зөв хоол гэдэг ингээд ягаа тэгээд тэрнээсээ гол урамшуул тий юм зарсан юм байхгүй шүү дээ тий урамшуул юм авахгүй байх гэдэг тэр зүйл байгаа. Тийм болохоор ингээд зөв хооллоорой гэдэг реклам явдггүй харин эмийн реклам одоо шил таны өвдсөн байгаа энэ өвчний чи ингэж намдаа энэ өвчний чи ингэж изэрнэ гэдэг рекламууд л их явдаг юм байна гэдгийг бас бизнесийн бас талын нөлөөнүүд их байгаа гэдгийг бас
энэ хүн дурдсан байдаг. Тэгээд бас нөгөө боловсролын талаас нь гэсэн одоо ийм нөгөө нэг одоо урамшуул хүчин зүйлүүгээс байдаг болохоор боловсролын тал дээр нь ч гэсэн анагаахын их сургуулиудад хүнсний тэжээлийн шим тэжээлийн талаар хоолны одоо аж тусын талаар хичээл ордгоо гэж хэлжсэн тий. Манай энэ Грегори эмч болохоор анагаахын бараг 20 сургуулиас accept аваад тий тэнцсэн гэсэн одоо урилга аваад тэгээд өөрөө Harvard тий Yale бүхэл мундаг сургуулиудын дотроос харж агаад хамгийн одоо хоол хүнсний талаар хичээлийн цаг ихтэй сургуулийг сонгосон гэж байгаа байхгүй юу? Тим хоббитэй. Тэгээд тэр сургуультай ороод хоолны талаар судалсан ч гэсэн тэр нь ерөөсөн хангалттай гэж санагдаг болохоор ажлынхаа хажуугаар аяг их судалдаг байсан байгаа. Тэгээд ч зогсохгүй эмч болсныхоо дараа бүр сайн дураар анагаахын сургуулиуд дээр очиж лекц уншижсэн байгаа. Тэгээд сүүлдээ бүр энэ тэндээс урилга ирээд тэр нөгөө урилгууд нь одоо лекц уншиж амжихгүй болохоор за ер нь ном бичигээд тэгээд энэ номыг гаргасан тий. Тийм. Тэгээд тэр лекцүүдийн видеонууд нь бас нэлээд YouTube дээр бас байд юм байлээ. Тийм болохоор хэрэг сонирхох юм бол орж үзэж болно. Тэгээд энэ эмч маань болохоор нэг юм халзан талхаатай юм байна тий. Айгуу тийм ийдэг намуухан хоолоогоор ярьдаг тийм иврэ юмч байгаа. Үнэхээр л одоо хоол хүнсний ач холбогдлын талаар хүмүүст ойлгуулахын тулд амьдралаа зориулж байгаа хүн гэдэг нь бол тэрний юмнуудын YouTube-ийн бичлэгүүдийг хараад бол ойлгохоор юм билээ. Тийм. Тэгээд бас миний хувийн юу гэх юм бол энэ номыг анх нөгөө тэр уншигчдаас санал хүсэлт авахд оруулахад гаргасан бас нэг шалтгаан нь болохоор нэг нэлээд олон хүний санал авахаас гадна бас манай миний нэг таньдаг маш өндөр насаас өвөө байдیں۔ Япон өвөө. Тэгээд одоо өөрөө 90-д наслсан. 90-д настай ингээд зоглож байгаа маш эрүүл ингээд харахад эрүүл. Гэтэл тэр хүний амьдрал яг юу тохиолдсон бэ гэхээр ягаас энэ эмчийн эмээтэй адилхан Майкл Грегори өөрийнх нь эмчийнх нь эмээтэй адилхан тэр өвөө маань нэгдсэн үндэсний байгууллагын нэлийн өндөр албан тушаалд хашиж байгаад 50 гаруй наснда хотоодны хор тавтартай болоод тэгээд тэрнээсээ болоод идэхгүй гээд ер нь та ажиллаа хийгээд нэмэр хэрэггүй гэж ингэж гаргасан. Тэгээд баг хотоодныхоо талын хүртэл авахулж байгаа. Тэгээд тэгсэрнээсээ химийн имчилгээ хийлгэсэн ч гэсэн идгээгүй тийм байсан. Тэгээд тэр үед нь бас энэ зөв хоолтын тухай сураад тэгээд тэр өвөө маань тэрийг ягштал баримтлаад тэгээд ингээд буцаад идэгсэн. Тэгээд одоо хүртэл яг тэр зөв хоолтоор ингэж баримталж явдаг. Гэрт нь очиход айгүй гоё юм эрүүл хоологддог тийм өвөө байдаг. Тэгээд тэр өвөө маань бас энийг мейлинг лист бид нарт юм байдгийн мэйлэр рүү ингээд явуулаад та нар энэ номыг нэрээ уншаарай гэдээ явуулсан байсан. Тэгээд бас тэр бас маш нөлөөлөд энэ удаа нэрээ сонгож авсан байна. Тэгэхээр энэ уншаад үзсэн чинь энэ дэгийн ярьсан тэр эмчийн түүхтэй бас адилхан байсан юм. Энийг жоохон хальт орцчвал гэж бодлоо. Ахаа. Тэгээд төмөрөөр тий. Хүнд өвчин тусгуул л ер нь хүн юм ойлгохгүй байдаг гэж магадгүй тий. Гэтэ ер нь юу идвэл сайн, юу идвэл муу гэдэг нэг сонсоод авчих юм бол дараа санаж авахд бүтэн гэдэг шиг ихтэй нэгэн цагтаа ямар нэг юм болох юм бол үүнээр ингэ хэрэгтэй, тэг хэрэгтэй гэдгийг мэдчих ч юм уу тий. Яг одоо хэрэгжүүлж чадахгүйсэн ч гэсэн нэг сонсоод үзчихэл зүгээр шүү. Тэр ч гэсэн ер нь жоохон уншиж байгаа хавцтай өө яас их олон өвчний талаар ярьдیں۔ Ингээл жоохон залхуутай байсан ч гэсэн. Тийм. Гэхдээ одоо өөртөөхөө төлөө гэр бүлийнхаа төлөө сурахгүй бол мэдэхгүй бол болохгүй гэд уншсан байгаа тий. Тийм. Жоохон залхуутай байсан өнөө. Баахан нөгөө нэг эмнэлгийн нэр тамиатай мэдэхгүй юм авч ирээд. Окей. За тэгээд оршил хэсэг маань ерөөхдөө иймэрхүү байгаа. Тэгээд номынхаа бүтэн бие хэсэг рүү нөрөх юм бол ном маань ерөөхдөө 2 бүлэгт хуваагдж байгаа юм. Эхний бүлэгт нь болохоор хүнийг өвгөлт хүргэж болдог тэр 15 өвчний тухай бичээд тэгээд эдгээр өвчний шалтгаан, тэдгээрийг яаж зөв хоолтоор сэргийлж болох, бүр сайн ярих юм бол тэдгээрийг хэрхэн эдгэж болох тухай энэ ном дээр бичсэн байдаг. Тэгэхээр
яг гоо сабастыг хэлээ ойр дотныхын хүмүүс чинь хэрэг ямар нэг байдлаар энэтэй холбоотой байсан бол та бүхнийг өөрсдөө уншаад яг тэр өвчний тусгаад унших юм бол маш хэрэгтэй гэж магадгүй тэрнээс иш нэг хол сонсогдож байгаа өвчнийг уншихаар бас их амар хамаагүй гэж магадгүй юм. Тэгээд хоёр дахь том бүлэг хэсэгт маань болохоор энэ доктор Грегер эмчийн маань өөрийнх нь өдөр болгон хөвшдөг тэр 10 хөвшөжтэй идэж хөвшсөн 12 хүнсний талаар дэлгэрэнгүй мэдээлэл гардаг байгаа. Тэгээд ерөөдөө бит хоёр энэ том 1-2 дугаар бүлэг рүү ярихдаа хүн болгонд сонсогч болгонд хэрэг болох гэдэг үднээс нь хоёр дахь хэсэгтээ илүү төвлөрч ярья гэж бодож байна. Тэгээд эхний 1-р бүлэгт жишээлбэл ямар өвчнүүд гардаг вэ гэхлээр 1-р хэсэгт те хамгийн том хэсэгт нь болохоор зүрхний өвчнөдөө зүрх, уушиг, тархитай холбоотой өвчин, эсвэл хоол боловсруулах эргэнтэнтэй холбоотой, эсвэл сахарын шижин, өндөр даралттай, эсвэл илэгний өвчнүүдтэй цустай холбоотой өвчин. Тэгээд ерөөхдөө дандаа том өвчнүүд юм байна шүү дээ. Цус, шижин гэвэл бүртэй холбоотой өвчин эмгэгүүд гэх жишээтэй мөн хөхний хор тавтартай холбоотой гэх мэтлэн 15 өвчин нэрлэгдсэн байгаа. Энэ өвчнөө угаасаа нөгөө сонгож авахдаа Америкт жил болгон хамгийн хүн хүлдэг өвчнээр одоо чагсаалтаар нь хамгийн дээрээс нэхлээ явж байгаа шүү дээ. Тийм болохоор яг Монголтой жоохон баг зэрэг зөрөгч гэсэн ерөнхийдөө ойролцоо тий. Тэгээд энэ дундаас яриа гэж утсан нь болохоор Монголд одоо илбэг тохиолддог одоо бараг л айл болгонд нэг хүн байдаг баха. Тийм одоо цусны даралттай их даралттай монголчууд их байдаг. Тэр тухайг нь сонгож аваад бас жоохон яриа гэж бодож байна. Тийм. Тэгээд цусны даралт энэ ном дээр бичснээр бол дэлхийд 1 номын өвчин юм байна л да. Бараг жил 9 сая хүн өгдөг гэж байна. Тэгээд цусны даралт та нар мэдэрч байж магадгүй хамгийн том өвчин зүйлс нь давсны хэрэглээ, хэтрүүлээ хэрэглээ. Тэгээд давс яагаар хэтрүүлж хэрэглэж байдаг вэ гэхээр хөвчлэн боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд их байд юм л да. Жирийн одоо маханд ч юм ногоонд ч юм уу байхгүй шүү дээ. Боловсруулаад хийгдсэн байгаа хяманд ч юм уу эсвэл одоо лазалсан бүтээгдэхүүнүүд ч юм уу тиймэрхүү юмуд их байд юм байна. Америкт хамгийн их хүмүүс давс авдаг, давс одоо хэтрүүлж хэрэглэждэг бүтээгдэхүүн болохоор пицца, эсвэл дахианы шаарсан мах энэ төр гэдэг бол Монголд бодох юм бол монголчуугаасаа давснаас өөр амтлагч байдаг болохоор хол амттай болохгүй давс хийдэг шүү дээ. Эсвэл талах бас аягүй хийдэг, талах нь нэлийн давс урдаг гэх мэтлэн жоохон давс хэтрүүлж хэрэглэж гэдэг тал байд юм байна. Тэгээд энэнээс яаж хамгаалж болох вэ гэхээр мэдээж давсаа аль болохыг хэрэгтэй. Ямар нэгэн боловсруулсан бүтээгдэхүүн худалдаж авах гэж байгаа л артлыг нь хараад 100 г бүрдэх одоо давсных нь хэмжээ нь 100 мг-аас их байна уу бага байна уу гэдгийг сайн хараад 100 мг-аас бага байхаар сонгож авах хэрэгтэй юм байна. Бас нүуний бүхэл бүрийн гурил будаа хэрэглүүл одоо даралтыг бууруулт юм байна л да. Тэгээд бүхэл бүрийн гурил будаа гэхээр нүунийг ойрын жилүүд Монголд бас харагдаад байгаа овёсны сериал ч юм уу те эсвэл бүхэл бүрийн гурилаар хийсэн талах гэд гардаг болсон байлээ. Тэгээд сайн хавьл будаанч байгаа байлгүй. Тиймэрхүү юмнуудыг одоо гэрийнхаа гурилыг нь одоо бүхэл бүрийн гурилаар солио тавьчих ч юм уу будааг нь тэгээ тавьчих ч юм уу хэмжлэнгээр амархнаар одоо цусныхаа дарлыг хэсгээс одоо хамгаалж болох юм байна. Тэгээд одоо яг имээр нэлээд бас зодож бууруулдаг л да манай имээ бас цусны даралт ихтэй байсан нэлээд юмуд байсан. Тэгтээ нөгөө им чинь бас сөрөг нөлөөнүүдтэй тийм сөрөг нөлөөнүүдгүй байгалийн аргаар ингэж бүхэл бүрийн гурил будаа хэрэглэснээр бас даралтаа бууруулж болт юм биш үү. Тэгээд ерөнхийдөө тэгээд
цусны даралтын талаар хойлоо яриад бусдыг нь сая тэгшээлээ. Та нар сая сонсон тэр жагсаалтын дотор илүү дэлгэрүүлж уншмаар байгаа сэдв байх юм бол номын намайг уншсан ч болно, эсвэл тэр nutrition facts зургийн урд зөндөө мэдээлэлээ тийш ороод харсан ч болно, эсвэл подкаст хүртэл байт юм билээ нэрээ. Тийм үү. Доктор Грегорийн хөтөлбөр. Тэгээд нэг өөрийнхөө хөтөлбөрийг нэг нь 15 минутын зайтай. Тэгэл янз бүрийн сэдвээр ярьсан. Тийм подкаст хүртэл байт юм лээ. Тэгээд ерөнхийдөө энэ мэдчлэн одоо цусны даралтанд жишээ ирлээ те. Юу хэрэглэвэл ямар зүйл хэрэглэвэл цусны даралтнаас одоо өндөр даралтнаас сэргийлж болох вэ гэсэнтэй адилхан бусад өвчнөн дээр нь ч гэсэн бас хэрхэн сэргийлэх боломжтой, эсвэл бүр сайжруулах те байгаа нөхцлөө сайжруулах боломжтой вэ гэдгийг ингээд бас бүр тодорхой судалгаан дээр үндэслээд ерөөхдөө ингээд тайлбарлалцсан байгаа. Тийм. За тэгээд маш олон өвчнүүдийн тухай тайлбарласан. Яаж тэр нь үүсдэг юм? Аюу хөхтөө нэг юм эмнэлгийн хэллэгтэй тийм байгаа. Тийм. За тэгээд сонсогчдоо тий ямар нэгэн байдлаар одоо шууд өнөөдрөөс эхлээд хэрэгжүүлж болох хамгийн хэрэгтэй байх гэж бодож байгаа нь болохоор энэ 2 дугаар хэсэг нь байгаа. Тэгээд 2 дугаар хэсэг рүү оръё тий. Тэгээ. Тэгээд 2 дугаар хэсэгт нь одоо сая тэгшээс 12 төрлийн хүнсний талаар ярьдаг. Гэтэ одоо нэг 12 төрлийн талаар хойлоо нэг бүрчлэн ярина гэх юм л жоохон уртулж болохоор ерөнхийдөө хоол хүнсийг яаж ангилж аль нь эрүүл бус вэ гэдгийг мэдэх вэ гэхээр хамгийн эрүүл хүнс нь болохоор 3 төрөл одоо нийт хоол хүнсийг 3 төрөл хуваачиж байгаа юм л да. Хамгийн эрүүлийг нь ногоон гэрлийн бүтээгдэхүүн. Тэгээд аль болох одоо хэрэглээгээ багасгаарэ гэж байгааг нь болохоор шар гэрэлтэй бүтээгдэхүүн. Одоо нөгөө нэг замын хөдөлгөөний ногоон шааруулсан. Тэр шиг байгамлалтаа. Тэгээд ногоон гэрэл нь болохоор хамгийн аюулгүй. Шар гэрэл нь болохоор жоохон хэрэглээгээ багасгаач гэсэн үг. Улаан гэрэл гэж ангиллагдж байгаа бүтээгдэхүүнд нь аль болох хэрэглээг нь хэрэглэхгүй байсан зүгээр гэж хэлж байгаа тийм бүтээгдэхүүн байна. Тэгээ ногоон гэрэл дээр нь болохоор доктор Грегорийн хэлсэн 12 хүнс, шар гэрэлт нь болохоор боловсруулаагүй малын гаралтай бүтээгдэхүүнүүд. Тэгээд улаан гэрэлтэй бүтээгдэхүүн нь болохоор боловсруулсан малын гаралтай бүтээгдэхүүн гэж байна. Тэр нь одоо жишээлбэл үйлдвэрийн аргаар одоо махыг жишээлбэл хян болгохын тулд асар болон юм нэмээд те удаан хадгалахын тулд химийн бодиснууд нэмээд тэгээд одоо тийм үйлдвэрийн аргаар гаргацсан тийм хүнснүүд бол эрүүл мэндэд хамгийн муу шүү гэж хэлээд байгаа юм. Тэгээд шар гэрэл нь болохоор байгалийн цэврээрээ байгаа тэр малын гаралтай бүтээгдэхүүн мал болон амьтны гаралтай юм тийм загас эднэр орштой тийм орно. Тийм. Загасаас орно тий. Тэгээд ногоон гэрэлтэй бүтээгдэхүүн нь болохоор ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд байгаа юм. Тэгээд ногоон гэрэлтэй бүтээгдэхүүнийхээ талаар хоёлаа одоо нэг бүрслээ ярив. Гэхдээ ярихынхаа өмнө бас нэг зүйлийг анхааруулхад энэ ном бол нэг цагаан хоолтнуудын ном бол биш. Тийм. Одоо цагаан хоолтон болооч гэж хэлээд байгаа юм бол биш шүү. Ягаад тэгэхээр цагаан хоолтон ч болохоор нөгөө мах огт идэж болохгүй гэж хэлдэг шүү дээ тий. Энэ ном болохоор та мах идэж болно, махаа аль болох багасгах гэж хэлж байгаа болохоос огт идэж болохгүй гэж хэлээгүй. Гэхдээ ямар мах идэх ч юм уу эсвэл мах идэхийнхаа хажуугаар хамгийн хүнд хэрэгтэй энэ шимт хичээлтэй ногоон гэрэл гэж ангиллагдаад байгаа 12 төрлийн бүтээгдэхүүнийг бас нэмээд хэрэгжилжээ. Тэгэх юм бол асар олон өвчтөд сэргийлэх юм уу эсвэл эдгэрэх магадaltaй шүү гэж хэлээд байгаа. Болохоор энэ бол огт тийм цагаан хоолтны ном бол биш. Нөгөө vegetarian, vegan гэдэргээд бас төрлөөд байдаг тий. Тэгэж битээ илэрээ гэдэг ном дээрээс байсан. Тэгээд харин нэрлэж байгаа нь болохоор бүтэн үрийн ургамлыг дээрс толгуурлсан хоолтын арга гэдэг тэгэж өөрсдөө тодорхойлсон байсан тий. Тийм.
Тэгээд энэ номыг уншсан чинь ер нь бол эхлээл нэг эрүүл хоол гэлэнгүүд чинь жоохон амтгүй ч юм уу те тийм одоо уйдгартай хоолнууд байх юм болов уу гэж би жоохон төсөөлсөн байхгүй юу. Тэгсэн чинь яг уншиж авч ирсэн чинь айгүй амттай юмнуудаас нэлээд гарч ирээд сонирхолтой байсан. Тэгээд би бас өөр дээрээ нэг 7 хоног гэр бүлээрээ хэрэгжүүлж үзсэн. Ямарсан гарсан. Одоо нэг үрчлэн юунд бүтээгдэхүүнүүдээ яриад хүнснүүдээ яриад явахтай яриа тий. За тэгээ. Тэр чинь сонсъё. За тэгэхээр эхлээд эхнийх нь бүтээгдэхүүн биш юм чинь хүнснүүд байгалийн гаралтай хүнснүүд хаач хэний ч одоо худалдаж авах хүнснүүд байгаа. Энэ ном дээр бас ямар нэгэн тусгай брендийн ч юм уу бэлтгэмлийн талаар огт ярьдаггүй. Тийм болохоор айгүй тийм ихтгэл найдвартай гэж хэлж болно те. Хаана аль нэг гадраас мөнгө аваад худлаа яриад байгаа биш. Яг одоо бидний эрүүл мэндийн төлөө энэ хүн юм хэлээд байгаа юм байна гэж боддогдохоор тийм зүйлүүд айгүй бичигдсэн байгаа болохоор. За тэгээд эхнийх нь бүтээгдэхүүн болохоор буурцаг гэдэг маань одоо танаас сонсон байж магадгүй нөгөө Японы мисо шүл гэдэг шүү дээ. Мисо гэдэг тийм хамтлагч тэрийг одоо найруулад уудаг шүл эсвэл одоо буурцгаар энэ мисо ч нь болохоор буурцгаас гаргаж авсан тий. Тэгээ натто гэж бас л буурцгийг одоо эсгээд гаргаж авсан. Эдамаме гэдэг бас нэг тийм 3 ногоон өнгөтэй жижигхэн тэгээ нэг дотроо 3 ширхэг юутай. Тэгээ буурцгтай тийм эдамаме эсвэл одоо тофу байна. Буурцгийн сүг гэх мэт иймэрхүү зүйлүүдийг хэлээд байгаа юм. Тэгээ дэлхийн хамгийн том тооцогдох тийм ор тавдрын эсрэг эрүүл хоолтын талаар судалгааг одоо 2007 онд хийсэн юм л да. Тэгсэн чинь тэний үр дүн нь болохоор хүн болгон одоо өдөр болгон хоол болгондоо буурцаг эсвэл бүхэл бүрийн будаага урал хэрэглэх юм бол хор тавдраас одоо хамгийн сайн хамгаалах арга хэмжээ болж чадна гэж хэлсэн байгаа юм. Тэгээд бүгдээрээ буурцгийн талаар одоо яаж хэрэглүүл яаж идэвэл зүгээр ингэ жоохон авч үзээ л да. Ер нь буурцаг гэдэг маань нэг махыг одоо маханд байдаг бүхэл одоо витамин уургнууд тий буурцганд агуулгадчихдаг. Дээрээс нь махнаас илүү одоо чин тэжилтэй зүйлүүд бас нэлээд байт юм байна л да. Тэгэхээр хэрвээ та одоо жоохон эрүүл хооллын махаа жоохон багасгая гэж бодож байгаа бол оронд нь буурцаг сайдвал шин тэжилээ нөхөд авчин дээрээс нь одоо айгүй витаминлэг эрүүл хоолно гэсэн үг. Тэгээд буурцгийн сайн тал нь болохоор тархалахыг одоо яа гэм л тураадаг. Холестеролыг шатаадаг. Тэгээд буурцгийн дотор сая хэллээ нөгөө нэг сүү одоо буурцгаар хийсэн сүү гэж байдаг ч буурцгийн сүү тофу гэж байдаг. Гэхдээ яг аль нь илүү эрүүлвэ гэдэг юм бол натто мисон илүү эрүүлээ тийм ээ. Тофу сүүнээс илүү. Дээрээс нь тэд нар ч цагаан буурцгаас гаргаж авдаг үлээ тий. Тийм цагаан буурцгаас гаргаж авдаг. Тийм. Тэгээд мисоч нь болохоор нэг мисоч гэсэн натто гэсэн тусгай бактериар одоо эсгээд тэтрийг хийцэн байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө тэр тусгай бактери зайд хоёрын өмнө ярьжсэн ном дээр яг пробиотик гэдэг хотууданд ороод үйлчлэгээ сайтай гэдээ ярьжсэн шүү дээ. Тийм үйлчлэгээд байгаа хгүй. Тэгэхээр сайн няа идж байгаа гэсэн үг. Тэгээд мисондос аюул давс нэлээх орцсон байдаг боловч мисо өөрөө аюу бие сайн болохоор тэр нөгөө давсны муу шинж тэмдгийн дарцтай юм байна л да аюу сонио. Тэгээд жишээлбэл нэг судалгаан дээр болохоор нөгөө тофу ингээ хэмжүүлсэн чинь хотоодны хор тавтартай болох магадлалыг тофу идэх юм бол 50% багасгадаг мөртлөө давс идэх юм бол хотоодны хор тавтартай болох магадлал 50 өсчтэй юм байна л да. Тэгээд 50-50-аараа нөгөө хотоодны хор тавдрыг хэсгэх магадлал байхгүй болгочдөг. Тэгснээр нөгөө мисочин тофунаас илүү эрүүл болохоор үр дүндээ болохоор мисо хичнээн австай байсан ч гэсэн бид илүү сайн болоо явчихсан юм байна л да.
Тэгэхээр Монголд бас нэлийн тофу мисо энтер сүлд ороод ирсэн байл шүү дээ. Ялангуяа мисо бол удаа хадгалж болно. Баг багаар шүлэндөө игээд амтлаад идвэл зүгээр болохоор. Тэгээд сая л нөгөө сайн янгууд байдаг болохоор нянган алга болгочихгүй тул мисог бол буцалгаж болдгоо юм байна л да. Хамгийн сүүл нөгөө хамаг нөгөө нэг ногоо могоогоо болцсон хойно мисогоо зүгээр уусгаал тэгээд шүлэндээ уусгачаал идэхэд хангалттай тийм. Аха. Тэрийг ерөөсөө мэдээг юм шүү дээ. Мэдэж авмаар юм байна. Тийм. Тэгэхээр бодоод ахаар Япон хүмүүсийн хоолнд дандаа ямар ч хоолнд мисо шүл дандаа орсон байдаг тий. Хажууд нь ингэ жижигэн шүл байдаг. Тэгж бодохоор бас Япончууд маш эрүүл хоолттой хүмүүс гэдэг ихний шууд жишээнээс тий. Энэ Америк номон дээр хүртэл мисо шүл гэдээ гараад ирдэг тий. Тэгдэж байгаа шүү. Энэ номнэр угаасаа Япончуудын шинжилгээ гардаг тий. Бай тэгэл Япон хүмүүс гээл. Яаж эрүүл хоолтойг вэ гээл. Тий. Сонирхолтой нэг Япон хүмүүс Америкт очихоор нөгөө нэг наслт нь багасчдаг тий. Тийм. Тийм жишээнүүд маш их олон байсан. Тэгэхээр нэг гений холбогдлолтой өндөр наслтай нөө өвчлөлтэй нөө гэдгээс бас нэг хоолтой холбоотой тий. Эрүүл мэндийн өдөрсний амьдралтай холбоотой зүйлүүд олон байгаа юм шиг гэдгийг бас амдэр жишээ хэлсэн байсан. Аха. За тэгээд дараагийнх нь хүнсний зүйл бол жимсгэн байгаа. Тэгээд тэр дундаа хамгийн дөрөв чухалчилж авч үзэж байгаа нь болохоор жимсгэн буюу berry гэдэг жижиг тий. Жимс нь болохоор миний ойлгож байгаа бол том жимснүүд хэлж байгаа. Жимсгэн болохоор нэг одоо шил Монголд хэлснээр бол чицэрган, зэрлэг, анс ч гэдэг юм уу тий. Үхрийн нүд гэх мэтлэн тэр жижиг бондгороо хэлж байгаа гэсэн. Тэгж тайлбарлаж ойлгох юм тий. Шил одоо acai байна, cherry, blueberry, blackberry, raspberry, strawberry гэдэг олон жимснүүд байдаг тий. Эдгэрийг хэлж байгаа юм. Тэгээд ягаад жимснээсээ илүү түрүүнд гараад ирвэ гэхлээр энэ жирийн энэ олон төрлийн жимснүүдээс илүү энэ жижигхэн жимскнүүд тод өнгөтэй энэ зүйлүүд маань антиоксидант буюу үл эсрэлтүүлэгч гэдэг тэр бодисыг бол маш их хагуулж байдаг. Энэ нь болохоор хүний биед маш сайн нөлөөлдөг тийм бодис байгаа. Тэгэхээр Монголын хувьд гэх юм бол нэг яг хуу жилийн 4 улирд энэ жимскнүүд мань олдох арай боломж муутай байдаг учраас жишээл намар ирэхээр нь тэрийг одоо намар урууц сураад авахаар нь хөлтөөгөө хадгалаад тэгээд жишээл хөрөгчөндөө хадгалаад дараа нь хамгийн гол нь хөрөгчөнд хөлтөөгөө хадгалчихаар чанар нь тэр хэвээр хадгалагддаг юм байна л да. Тэгэхээр дараа нь тэрийг гаргаж ирээд миксер дээд ч юм уу тиймэрхүү байдлаар өдөр тутам авах боломжтой юм байна гэж номыг уншаад ерөөдөө ойлгосон. Тэгээд энэ антиоксидант буюу үл эсэлтүүлэгч гэдэг бодис маань болохоор дархлаа сайжруулдаг, мухаар тавдраас сэргийлдэг, тархины хөгшрөлтийг удаашруулах гэх мэтлэн тийм үр дүнтэй байдаг учраас хамгийн ихний бүлэгт дурдсан өвчнүүдийн эсрэг бас маш хүчтэй сайн нөлөөтэй үзүүлдэг гэж ингэж бичсэн байгаамаа. Тэгээд энэ ч бас нэг анхаарах зүйл нь хэдийгээр энэ жимскнүүд нь жижиг жимскнүүд нь сайн боловч тий ялангуяа жирэмсэн эхчүүд бас жоохон хэрэглэхтэй болгоомжтой хэрэгтэй байна л да. Учир нь энэ үл эсэлтүүлэгчийн бодис маань болохоор өрөвслийн эсрэг бас үйлчлэгээ үзүүлдэг. Anti-inflammatory буюу өрөвслийн эсрэг үйлчлэгээ. Тэгэхээр энийг бол төрхийн 3 дугаар үе шат гэдэг юм уу? Төрөх рүүгээ хамгийн төгсөн ба сүүлийн 3 сар тий тэр үед нь бол аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Ер нь хэрэглэхгүй байсан зүгээр гэж ингэж бичсэн байсан. Тэгэхээр бас энийг бас анхаарч үзсэн дээр юм шиг байгаамаа. Тэгээд ерөнхийдөө ингээд бодоод үзэхээр энэ жимскэн гэдэг маань ерөнхийдөө юм тод өнгөтэй жимскнүүд одоо санаж байгаа анистэй үхрийн нүд чицээгаа нэхээр одоо шууд тод гүнзгий одоо цэнхэр өнгөтэй ч гэдэг улаан өнгөтэй эсвэл шар өнгөтэй гэдэг жимснүүд байгаа. Тэгэхээр эдгээр энэ тод өнгөнүүд нь маань нөгөө банан ч гэдэг юм уу одоо хам боргоцоо гэх мэтлийн зүйлхэн шаргалтай өнгөтэй жимскнүүдээс илүү их
үйл эсэлтүүлэгч агуулж байдаг. Тэгэхээр ерөнхийдөө ингээд харахаар энэ тод өнгө гэдэг маань өөрөө тэр үйл эсэлтүүлэгч нь байдаг юм байна л да. Тэгээд энэ номон дээр бас ургамал яаж хэрхэн нөгөө нэг үйл эсэлтүүлэгчтэй антиоксидант гэдгээ бий болгодог тухайг тайлбарласан байдаг. Тэгэхээр юм хүчтэй энэ чанга өнгөтэй тий тод өнгөтэй жимснүүдийг сонгож авах илүү их байд юм байна шүү. Тэгэхээр та бүхэн дэлгүүр ороод ингээд жимсээ энэ сайн болоо муу юм болоо одоо шил илүү энэ үйл эсэлтүүлэгч бодсон байгаа болов уу гэж сонгож авахтаа тэр тод өнгөтэй жимснүүдийг сонгож авахд ерөнхийдөө алдахгүй юм байна л да. Тэгээд энгийн аргаар хэлэхэд ийм байгаа юм байна. Тэгээд дараа нь бусад том жимснүүд нь орж ирнэ. Жимсгнийхаа дараа тэгээд мөн бас жимсийг бас нэлээ их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй байдаг. Тэгээд бодоод үзэхээр жимс маань бас нөгөө нэг том жимсг нь аль аль нь нэлийн сахар дотроо бас агуулж байдаг. Фруктоз тий дотор нь тэр бүхний мэдж байгаа. Тэгээд бүхэн мэддэг нь болохоор сахар ерөнхийдөө биед муу давстай адилхан сахар давс өөхий бага хэргэл 3 цагааны бага хэргэл хийдэг дээ тий. Тэгээд муу гэж ихвчлэн яригддаг. Гэтэл энэ ном дээр бичснээр хам бол энэ байгалийн гаралтай, жимсний гаралтай энэ фруктоз буюу сахар нь судалгаан дээр үндэслэгдсэн чинь жин нэмэхэд тийм асуудал өөрчлөлт оруулаагүй юм байна л да. Жишээ нь нэг юм туршилт хийсэн юм байна. Хүмүүсийг ерөнхийдөө нэг өдөрт 340 ккал тэнцвэр хэмжээний төр жимс самруулгыг илүү идүүлсэн юм байна л да. Хоёр группт ингэж хувааж агаад тэгээд идүүлсэн боловч тэр илүү их идсэн хүн тэр жин ерөөсөн нэмэгдэг байсан. Яг хоёулаа адилхан байсан. Тэгэхээр нөгөө сахарын хэмжээнээс болоод илүү их жимс эзнээс болоод тархална гэж байхгүй мэн шүү гэж хэлсэн байсан. Начаа гоё мэдээ шүү дээ. Тий. Тэгэхээр санаа зовсны хэрэгдэл хийж болох юм биш үү? Тий, ерөнхийдөө тий. Тэгэхээр бас ард нь аюу байгаа л та нэг их жимс эдэд байхаар сүлэг цатгалан болохоор бас нөгөө хоолнуудаа бага идчихэж байгаа болохоор тэр хэмжээгээрээ тий. Хүн чинь нөгөө цаанаасаа контрол хийж байгаа гэж байгаа. Тэгээд бас энэ нэг сонирхолтой нэг бас зүйл нь болохоор оливын тос та бүхэн мэдж байгаа. Тэгээд оливын тосыг болохоор олив гэдэг маань болохоор жимсний төрөлд хамаардаг юм байна. Тэгээд оливын тосыг одоо ургамлын тоснаас илүү чанартай гэж бүгдээрээ бодоод их хвчлэн хэрэглэх хандлагатай байдаг. Тэгсээд боловч оливын тос маань бас тийм ч сайн биш. Учир нь хэм бол олив гэдэг жимсийг ингээд шахаад дотроос нь шүүсийг гаргацсан байгаа. Тийм болохоор хамаг оливд байгуулах хэрэгтэй сайн чанарын зүйлүүд маань нөгөө их биендээ үлдээд тэгээд зөвхөн нөгөө тос нь үлдсэн байгаа учраас бодож байсан шиг чинь тийм сайн биш шүү гэдгийг бас ном дээр харуулсан байсан. Тийм болохоор ихэд аль болох чадвал хоолундаа бэлтгэхдээ тосгүй бэлтвэл зүгээрээ гэж энэ номны санал болгосон хэсэг байгаа юм. За тэгээд нөгөө нэг шүүс шахах чинь бас нэг сайн биш юм шүү дээ тий. Тийм. Ерөнхийдөө тий. Шүүсийн нөгөө нэг шахаад цэвэр шүүс жимсний шүүс гаргаж ийн гэдэг шүү дээ. Тэр нь бас сайн биш юм тий. Сайн биш тий. Чадвал тэр бүтнээр нийцсэн зүгээрээ гэдэг нэг тиймэрхүү юм байсан. Тэгээд яг гэх юм бол одоо алим гэдэг чинь шүүсийн шахаар чинь угаасаа гол байсан одоо хальс мэлс ч юм уу тий. Хальсанд антиоксидант байд юм байна л да. Тэр тэрийг аваа иччихэ гэсэн. Тийм. Миксердүүл яах вэ? Миксердүүл сайн гэж хэлсэн баг. Тэр жигээр нь болно гэсэн байсан. Тийм. Тэгээд хатаас нь жимснүүд те. Хатаас нь нандин чавагч гэдэг юм уу? Одоо бас зүгээр те. Хатаас нь жимснүүд хэрэглэж болно. Гэхдээ анхаарах нэг зүйл нь болохоор хатаасан жимсийг хөвчлэн нөгөө илүү сахар агуулсан байд юм байна л да. Тэрийг бас анхаарах хэрэгтэй. Тийм болохоор хэрвээ хатаасан жимс авах гэж бол сахар ч юм уу давс нэмээгүй тийм зүйлийг нь авч хэрэглээрэй гэж загсан байсан. Бүр болохгүй байхan бол өөрөөсөө жимс хатаасан ч болно амархан юм шиг байна гэсэн тэгдээ мэдгүй. Би бол хатаа харгүй юм билээ тийм буяа ажил. Харин тэр чинь тусгай хатаадаг юм байдаг гэсэн шүү дээ. Ном дээр бичсэн хэрвэл харин хатаагч машин байдаг гэсэн тийм. Жохо хэцүү юм шиг үлээ. Тэр нөгөө ном дээр чинь нэг сонирхолтой юм. Үгүй жимс ч чихэрлэг мөртлөө яагаад тийм чихэрлэг өөрөө чихэртэй юм дээр чихэр нэмээд идэм бол гээд манай эмч гайхаа тий. Тэгээд тийм нэг жимсийн салбарт хүнсийн салбарт ажилладаг найзаас асуусан чинь өмдөө бол нөгөө сахар нэмдэг нь жингийн ихсэх гэж байгаа.
тэг жингээрээ нөгөө нэг бодож орлого олдог болохоор тэгэж нөгөө нэг худлаа сахар нэгээд тэг илүү орлого олдог гэж тийм харин тийм муухай харин тийм муухай. Тийм тэгээд ерөнхийдөө ер нь баг бүх төрлийн жимснүүд байсан. Одоо шивга, манго, киви, одоо цитрусийн төрлийн жимснүүд гэх грейпфрут ч юм уу те, оранж, лимон, лайм гэх зэрэг ерөнхийдөө жимсний олон төрлийн юмнуудыг хэрэглэж болно. Тэгтээ ерөнхийдөө банан бол нэг хайхтар дурддаггүйсэн. Бананы одоо шийдвэл антиоксидант нь шийдвэл 61 гэж үзэх юм бол гүзээлцэнд 311 гэж cranberry буюу ансиднэрт болохоор 331 гэж байх жишээ те. Тийм болохоор хэрэг болж өгөх юм бол танд сонголт авах юм бол гүзээлцэн эсвэл нэг анс өхрийнүүдээ сонгосон дээр юм бэ шүү. Банан тэр бас нэг дурддаг таг байсан болохоор тийм. За ерөнхийдөө жимс гэсний үед иймэрхүү. Киви бас нэг айгу банантай харьцуулсан чинь хүүхдийн дархлааг 2 дахин нэмэгдүүлдэг гэдэг. Ханиа төрөх магадлалыг нь 2 дахин багасгадаг гэж бичсэн. Надад тэр зүгээр санагдсан. Бас нөгөө нэг варен хамаг мэдээж нэгдүгээр чихэр орсон байгаа. Хоёрдугаарт нөгөө чанаад хамаг шимд хичээлийг нь алдагдуулсан байдаг болохоор варен бол жимсгийн төрөл дотор хамгийн эрүүл бусдаа ордог шүү гэж бичсэн мэс тий. Зөв тий. Тэгэхээр чинь ерөөдөө варен гэдэг чинь нэг процессд буюу нэг боловсруулсан бүтээгдэхүүнд орох учраас нөгөө улаан гэрэл рүү орчих юм шүү дээ автоматар. Апшин шар гэрэл рүү орох нь шүү дээ. Боловсруулсан ургамлын тий. Тэгээ ер нь тийм нэг савлсан хоолнд би ерөөсө хувийнхаа зүгээс амар дургу болохоор автоматар шиг улаандаа оруулсан. Тийм лаазсан модалсан хадгалсан юм чинь аяга муухай харагддаг шүү дээ. Хизээч хугацаанд дуусгах чам мэддэхгүй дээ. Юу ч нэмсэн юм билээ. Окей. За. Окей. Дараачих нь юу вэ? Тэгээд дараагийнх нь болохоор ногооны талаар байгаа тий. Монголчууд чинь уламжлалаараа болохоор мах гурил одоо цагаан эдэг идэж байсан болохоор ногоо гэл нэг хаттим уу ногоо гэснийг жоохон тийм имиж өгдөг шүү дээ. Багасаа ногооны хидэж сураагүй хүмүүс ч юм уу би ч гэсэн нэг тийм сайн ногоо иддэг л дээ. Тийм хүмүүс нэлээх байдаг юм шиг монголчууд байд юм санагддаг. Тэгээд энэ ном дээр бичснээр болох юм бол ямар ч аргаар ургуулсан ногоо л ногоо л гэдэм тэгээд тийм ногоо л яадаг ч байсан малын гаралтай амьтны гаралтай бүтээгдэхүүнээс эрүүлж чаднаа гэж хэлсэн байсан. Тэгээд бүр одоо хамгийн аюултай нэрлэж байгаа тэг генетикийн хувьд өөрчлөгдсөн гэж хэлэгдээд байгаа. Тэр ногоонуудыг хүртэл туршаад үзсэн чинь одоогийн байдлаар хүнд аюултай, хүний биед аюултай гэсэн ямар нэгэн нотолгой баталгаа гараагүй юм байна. Тэгэхээр та бүхэн санаа зовлтгүй ногоогоо сайн дэрээ гэж хэлмээр байна. Тэгээд ногоогоо яаж цэвэрлэх талаар одоо жоохон байж байгаа ярина. Тэгээд 3 төрлийн ер нь ногоог ангилаад байгаа юм л да. Эхнийх нь болохоор байцааны төрөл орох ногоонууд. Тэр нь болохоор одоо мэдээж байцаад эсвэл ягаан байцаа, брокколи, тэгээд цэцэгт байцаа гэдэг нэг цагаан брокколи шиг юм байдаг шүү дээ. Ногоо. Тиймэрхүү бүтээгдэхүүнүүдийг сайд. Тэр нь яагаад юм бэ гэсэн чинь дотор нь сульфурен гэдэг сульфурафен гэдэг байц үт юм л. Тэр нь төрөл бүрийн хорт тавтраас сэргийлдэг, нүдний хараанцсан, аллерги, аутизм хүртэл сайн тийм зүйл юм байна. Тэгээд энэ зүйлийг болохоор буцлагчаар одоо ногоо дээд жишээлбэл брокколиг удаан буцлагчаар энэ сульфурин байхгүй болчихно гэсэн үг тийм. Тэгэхээр энэ буцалгаад сульфурафен алдагдахгүй байхын тулд нэг арга байд юм л да. Тэр нь болохоор хэрчээд одоо ногоогоо хоол бэлтгэхийн өмнө хэрчдэг шүү дээ. Жижиглж хэрччээд тэгээ шууд хоол тоогооргоо хийхгүй 40 минут орчим тасалгааны температурт зүгээр орхих гэж байгаа байхгүй юу. Тэгэх юм бол нөгөө сульфурафен одоо хамгаалалт үүсээд буцлагсан ч гэсэн тэр нь алдагдгаа байчт юм байна л да. Тэгэхээр 40 минут хэрцсэний хадараа 40 минут хоолндоо хийхээс өмнө хүлээгээрээ гэжсэн. Надад энэ аягүй зүгээр санагдсан. Завтаа бол нэлээ хиймээр санагдсан. Жогоо санаж аваад хийвэл тэ зүгээр иж магадгүй. Яарсан үед ч хэцүү л байх л та. Тэгээд тэг бас сая тэгшээс ногоог сонгохдоо аль болох одоо тод өнгөтэй жишээлбэл ногоон байцаа биш ягаан байцаагаа сонгодог ч юм уу те. Хэмтчлээ ногоон сонгон биш ягаан сонгоныг
сонгодог ч юм уу. Чинэл ягаа сонгон мэддэг шүү дээ. Тийм сонгоны сонгох гэх мэтлэн тэр нь илүү ирүүлээд юм байна. Тэгээд хоёр дахь төрлийн ногоон болохоор навчит ногоо. Энэ дотор болохоор одоо түүхийгээр нийдэж болдог тийм салаад нэгээд иддэг те. Тэр бүхэл төрлийн навчит тийм ногоонууд орж байгаа юм. Жишээлбэл бууцай. Би тэгтээ бууцаанаас бусдыг нь мэдэхгүй байгаа юм л та. Гол нь. Уншсан ч гэсэн ойлгохгүй байхгүй. Бусад яг летос энтер байж болно гэж бодож байгаа ч гэсэн доктор Грег хэлсэн дотор летос энтер гэж нэг дурддагхгүй. Бууцайг л нэлээ бичсэн байсан. Тэгээд бууцай хэмжлээ иймэрхүү навчин ногоон дотор юу гэдэг вэ гэхээр бүхэл төрлийн ногоонд байж болох бүхэл төрлийн витаминууд баг солонгын 7 хөв шиг хоригдлогдсон байдаг болохоор энийг маш сайн идэх хэрэгтэй. Тэгээд одоо салаатанд хийхин тулд одоо ногоо угаа шүү дээ. Түүгээр мэдчих жаам чинь. Угаахтаа юуг анхаарах хэрэгтэй гэхээр гадуур одоо ингээл ногооны нүг шавж устгадаг бодисыг аривтгадаг одоо янз бүрийн угаалт төрлийн бодиснууд нэлээд зарагддаг шүү дээ. Жишээлбэл PwC, P&G-ийн Procter & Gamble-ийн одоо шавж устгадаг бодис одоо унгаадаг 98% магадaltaйгаар унгаадаг тийм бүтээгдэхүүн юм л. Тэрийг ингээд өмнөхөр гээд шавж устгадаг бодисыг алга болгож чаддсан байх үгүй гэдэг судлаадсан чинь туршаадсан чинь яг устай адилхан л үйлчлэгдсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр манай энэ ч юу гэж зүйлээд байгаа гэхээр ногоогоо одоо угаахтаа усаар л угаахад ер нь бол нэлээд хангалттай. Тэгээд 95 гэхээр санаа зовоод байгаа л усаар сайн угаагасан ч гэсэн одоо шавжны бодис одоо үлдсэн гэж санаа зовоод байгаа л авсаар арилгаж болно. Сайн давстай тийм усанд ногоогоо сайн угаагаад тэгээд дараа нь цэвэр усаар одоо зайлаад тэгж бас хэрэгжилж болсон юм байна. Тийм тэгээд одоо бусад төрлийн ногоонууд гэсэн Монгол нэлээд байна л да. Тэрэн дотроос дурдах юм бол одоо юунууд байна. Сармис нэлээд зүгээр санагдсан. Сармис болохоор хорт хавдар тэгээд тарих уушиг ходоодны хавдар гэдэг янз бүрийн хавдарт аягүй сайн нөлөөлт юм байна. Тэгээд би бас мдээгүй юм нь болохоор ногоог буцлах юм бол хамаг витамин алдагдчих юм шүү гэж бодоод исэн чинь яг үнэндээ болохоор зарим ногоог буцлах юм бол илүү би чинь жижиг нүст юм байна. Жишээлбэл одоо луун буцлах юм бол А витамин 6 дахин нэмэгддэг ч гэдэг юм уу. Эсвэл одоо помидорыг буцлах юм бол илүү тэр ликопен гэдэг бодис нэмэгддэг ч гэдэг юм уу. Тийм болохоор одоо луун помидорны жуус ялангуяа буцлагж одоо гаргадаг болохоор помидорны жуус нэлээ эрүүл юм байна гэж мэдэж авсан. За ногооны талаар нэг иймэрхүү. Тэгээд дараагийнх нь орж ирэх зүйл нэг юм бол үр самарны тухай ерөнхийдөө ярьж байгаа юм. Тэгээд нэг бүхэлдэн бүлэг болгож аваад үзснээр flaxseed гэдэг тэрний тухай ярьсан байсан. Яагаад гэвэл омега 3 гэдгийг ихээр агуулдаг учраас сайн юм шүү гэд. Энэ нэгтээ нэм үр юм шиг байгаа нь сайн бас би ойлгоогүй. Тэгтээ Монголын хувьд илүү боломжтой нь болохоор самарны төрлүүд бас монголчууд хэрэглэх боломжтой юм болов уу гэж үзэж байна. Тэгээд самар одоо ихвчлэн бидний мэдих нэг олон төрлийн самаруудыг газрын самар байна, хуших самар байна тий. Ихэнхдээ бүгдээрээ ерөнхийдөө хамгийн сайн гэж хэлж байгаа. Тэгээд хүмүүсийн ихвчлэн анзаарах шаардлага боддог нь болохоор самар бол нэлээ калориктэй учраас багасгасан дээрээ гэж бас боддог байсан боловч самар эзнэрээ бас нэг чин нэмэгддэг юм байна л да. Тэгээд юу болдог? Яагаад гэхээр самар бол эдгээр нэлээ уяг. Тэгэхээр эзэн даруйда нэг өлсгүй байх юм өлсөх төр магадлал нь бураад өлсөх боломж нь бураад байнга тэгээд нэг цадцсан юм шиг мэдрэмжээс болоод өөр хоол идэхэ байлждаг юм байна. Тэгэхээр тэр хэмжээгээр нэг самар эдэд уяг байдлаа хадгалаад байдаг болохоор самар эдэд таална гэж санаа зовлтгүй гэвчсэн байсан. Тэр бас шинэ зүйл байсан. Тэгээд ерөнхийдөө бол самар сайн. Тэгээд бас самартай тэр хэсгүүдийг бол нэг
energy bar гэдэг чинь тэ самар юм үзм ингээд хийцэн гэж шахацсан тий барнууд байдаг. Тэрүүгээрээс орлуулж болно гэж бичсэн байсан. Тэгэд нэг сонирхолтой юм ихний самар дундаа Монголд байдаг пистачо гэж самар байдаг да тий энэ цагаан тэгээд ингээд юу арилгаад ядаг. Тэр болохоор юу байсан бэ гэсэн чинь эрчүүдийн бэлгийн судлалаас сэргийлэх хэвээр бэлгийн судлалыг сайжруулах боломжтой гэсэн байсан. Эрчүүдрээ сонсож байгаа юм бол тий. Яг гэх юм бол энэ бас нэлийн том асуудал юм байна л да. Тэгээд тийм болохоор яг хоо энэ тухай бас уншиж болно. Тэгтээ тогтмол хэрэглэх хэрэгтэй юм шиг байгаа юм. За нэг тийм байсан. Нэг юм байсан шүү дээ. Нөгөө самар идэхгүй байх нь өвчтөй болох хамгийн 3 том шалтгааны нэг гэж бичсэн байсан шүү дээ. Айгуу том судалгааны үр дүн тэгээ гарсан. Самар идэхгүй зүгээр л амттай болохоор эзэн жол идэхгүйжсэн жол гэж боддог байсан чинь идэхгүй бол болтгүй юм биш үү гэж мэдэж авсан. Тийм. Баг те одоо шилбэл нэг снэк гээд жижиг сажиг амрууга хийдэг юм шоколадны хооронд нэг удаа самар хийчих жишээ те. Тиймэрхүү байдлаар хэлвэл бас зүгээр юм байна гэж бодсон. За тэгээд дараагийнх нь бас нэг том бүлэг нь болохоор халуун ногооны төрөл байгаа. Монголчууд их хөвчлэн болохоор давс перц за сайн ярих юм бол перц улаан перц цагаан перц гэж дуусчдаг. Хар перц гэдэг. Тэгээд тэрнээс гадна өшөө олон төрлийн давсыг орлуулах боломжтой юм халуун ногоонуудад юм байна. Энийг бас өргөн хэрэглэх хэрэгтэй гэж хэлсэн байсан. Тэгээд мэдээж олдох зас жоох хэцүү байж магадгүй. Гэхдээ Монголд одоо ойрууд ороод ирсэн болохоор аль болох хэрэглээдээ ил зүгээр. Тэр нь одоо шилбэл цагаанга, карри одоо шил garlic тэ нэг сармис эсвэл ванила гэх чир cinnamon өдрөд байдаг. Тэгээд тэр тунд хамгийн их мань хүний бичсэн болохоор turmeric гэдэг нэг цагаан ганы төрөлд ордог юм жоо шаргалдуу өнгөтэй. Тэгээд гадна талаас нь ургамлын нарах юм бол цагаан гатай адилхан иймэрхүү төртэй тэр зүйлийг бас оруулж ирсэн байдаг. Тэгээд энийг бол өдөрт нэг 4-1 халбаг хэрэглүүл зүгээрээ гэж бичсэн байдаг. Тэгээд сая би бас аяллаар явж байхдаа Филиппин, Индонез нар зүүн Азийн хооронд энийг бол нэр өдөр тутам хэрэгэлдэг юм байна. Тэгээд энд нь сайн цагаанга, энэ turmeric гэдэг ингээ холиод банга хоолнд хамтлаа хэрэгэлдэг юм байлээ. Тэгээд энийг бас хэрэглэл нэг хортой удааны нөлөөг 2 дахин бууруулна гэсэн байсан учраас бас тийм Монголд бас хэрэглэл зүгээр юм байна гэж бодсон. Үнэн нь бас хямдхан байдаг гэсэн тэдэгийн чи хэрэглэж. Тийм би саяхан угсаа нөгөө баг амт байхгүй хоолндоо хийхээр ямар нэгэн гаж амт байхгүй болохоор хийгээл левел зүгээр санагдсан. Жижигхэн давсны одоо савтай тий давсных шиг савтай юунд л 300 yen гэдэг чинь монголоор 6000 yen 6000 төгрөг юм уу тий. Тийм ави хамтхан бас энэ нөгөө цагаанга толгой хатгуулж өгддөг хүмүүст айгуу сайн ингээд нэг алдартай толгойн юмтай харьцуулж үзсэн чинь цагаанга тэр толгойн юм хоёулаа яг адилхан үйлчлэгдсэн гэдэг. Тийм. За дараачихын болохоор дараачихын болохоор нөө бүхэл бүрийн гурилбуудаа би бас түрүүн ярьсан obvious борбуда тиймэрхүү бүхэл бүрийн гурилбуудаа сайдгүй болохгүй гэд. Тэгээ сая 7 хоног манайх гурил будаага сольж үзлээ л дээ. Тэгсэн чинь манай аавын гизний гөрүүлс хөдөлгөөн айгүй сайжраад тэгээд айгүй одоо биеийн хөнгөрсөн гэд тий. Нөл оруулал одоо хөндөрч гээд гизэн айгүй шингэрээд одоо юугаад гизэн одоо айгүй сулраад тий айгүй сайхан болсон гэл зүгээрс та магтаал хэлээ. Тэгээд энэ дотор орсон энд яагаад тэгдэм бэ гэдгсэн чинь болохоор юу гэм юм л да. Нүг бүхэл бүрийн будааг урилан дотор пробиотик гэдэг сайн янг дэмждэг эрдэс байцууд их байдаг юм байна л да. Тэнгүүд хотоодонд ороод тэр сайн янгуудыг идэвхжүүлээд тэгээд илүү одоо гидсний гөрүүлс хөдөлгөөнийг сайжруулсан юм байна. Жирийн одоо цагаан будааг урил минь яадаг гэхээр нөгөө цайруулж ингээд хамаг эрдэс байцыг нь алга болгочдөг. Тэгээд цайруулчингууд хотоодонд ороод нөгөө сайн нянгуудыг чинь өсгөөд сайн нянгуудыг чинь тижээж чадахгүй байгаад тэнгүүд муу нянгууд нь эсэргээрээ илүү одоо үржээтэй хотоодны хор тавдартай болдог ч юм уу хотоодны өвчнөр өвчтдөг ч юм уу тэгээ түрүү хэлсэн одоо даралт нь ихсдэг ч юм уу тийм байдлууд гарах юм байна. Тэгээд нэг сонирхолтой юм нөгөө попкорн кино театрт
идээд идэх шүү дээ. Тийм. Тэр нь болохоор бас бүхүүлүүрийн удаанд орох нэг зүйл гэдэг юм л да. Гэтэ давс одоо 9 чихийн нэмээ айцсан мэт болохоор эрүүл биш болчдөг. Тэрийг хасчих юм бол бас айгүй эрүүл юм бэлээ. Зөв. Нэг тиймэрхүү. Тэгээд яа. Ингээд ерөнхийдөө хоолны тухай нэлээд ярьсан. Тэгээд хамгийн сүүлийнх нь хэсэг нь болохоор шингэн уух зүйл. Тэрэн дээр ерөнхийдөө юу хэрэгтэй юм бэ гэдгийг ярьж байгаа. Тэгээд шингэн уух зүйл дээр бол ойлгомжтой хамгийн түрүүнд ус. Тэгээд дараа нь болохоор нэг цай, кофе орж ирж байгаа юм. Тэгээд үлдсэн нь ер нь баг уугаад хэрэггүй. Устдаа тэнцэх нь болохоор цай, кофе л. Тэгээд тэтгэх гол нь сахар, чихэр, сүйд нэр байхгүй. Тийм цай, кофег хэлж байгаа. Тэгэхээр надад хараар нь юм уу эсвэл шууд бахар байх уу цаавар гэсэн. Тийм энийг хэлж байгаа. Тэгээд ерөөдөө хүмүүсийн авах ёстой усны хэмжээ гэх юм бол яг 8 аяга ус гэж хэлдэг. Тэрүүгээр ер нь 5 ч юм уу те 5-аас дээш аяга ус хэмжээ хангалттай. Учир нь хэмээл нөө 3 аяга бусад хоолоор авчдаг учраас гэсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө сайн усаа уугаад хараад хэлсэн байлээ. Тийм. Гэтэ кофе эрүүл мэндэд муу биш гэдгийг нас айгүй сайн мэдээ байгаас тий. Кофе төртэй хүмүүс бол. Тийм. Гэтэ энийг бол миний бодож байгаа нэг аянд найруулдаг кофе биш. Нөгөө нэг яг жинхэнэ кофеныхаа нөгөө бурцгнаас гаргаж авсан кофе хэлж байгаа шүү гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Тийм тий. Тэгээд сүүлийн сэдвөө орё тий. Тэгээ. За. Сүүлийн сэдв нь болохоор дасгал хөдөлгөөн. Тэгээд дасгал ер нь энэ ном тэр чигтээ нөгөө нэг хоолны талаар тий хоол хамгийн одоо эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлэх хамгийн нэг номерын хүчин зүйл гэдгийг нь бол тодорхойлж байгаа юм. Тэгээд дасгал хөдөлгөөн болохоор бид нар жоохон хитрхи хит одоо дээгүүр үнэлээд байдаг л да. Тэгээ нэг одоо амттай мэдчихэл Google тэрийг шатаачин гэдэг юм уу тий сүлжээ мороо тэрийг шатаачин гэж боддог. Гэтэ өндөө бол тэрийг шатаахад маш их хүч хөдөлмөр зарцуулна. Жишээлбэл нэг маслны талхан дээр тавьсан нэг маслаа шатаахын тулд та жишээлбэл 1.5 км алахгүй бол болохгүй ч гэдэг юм тий. Юм идэх чинь бол амархан тэрийг одоо хөдөлгөөн хийж алга болгохын тулд маш их хүч хөдөлмөр цаг зарцуулна. Дээрээс нь одоо масл ч юм уу тиймэрхүү бие хортой зүйл тий бие сайн биш зүйл хийдэг. Тэр нь зөвхөн одоо калорийн алга болгосон ч гэсэн дараа нь биед одоо үлдэх зүйл муу нөлөөнүүд байдаг болохоор аль болох идэх зүйлдээ анхаараарэ гэдэг нь болохоор нэг номерын мессеж юм байна. Тэгтээ дасгал хөдөлгөөн бол одоо хүний эрүүл мэндэд одоо нөлөөлөх 5 дахь хүчин зүйлсээр орж байгаа юм. Гэдг нь болохоор жишээлбэл хөдөлгөөн дутагдах юм бол таны эрүүл мэндийг одоо бууруулах бас нэг хүчин зүйл болчихно гэсэн үг. Тэгээд надад энэ сонирхолтой санагдсан юм болохоор хичнээн дасгал хөдөлгөөн хийсэн ч гэсэн жишээлбэл өдөр болгон 30 минут гүйдэг байсан ч гэсэн нэг цаг одоо дасгал хөдөлгөөн хийдэг байсан ч гэсэн та суунг ажилтаа бол эрүүл мэнд чинь одоо суунг ажилтаа биш хүнтэй харьцуулахад эрэгтэй хүн бол 20%-аар буурна. Эмэгтэй хүн байх юм бол 40%-аар нас нь одоо богино гэж байгаа байхгүй юу? Нас богиносоо магадлал нь одоо өснө. Гэдэг чинь бол амар тоогоосдаг тий. Өдөр 6 цагаас ихэнх хүн урт сууж байгаа шүү дээ. Удаан сууж байгаа. Тэгээд энийг бол нэг сайжруулах арга нь болохоор аль болох одоо удаан суухгүй байх хэрэгтэй. Суудаг ажилтаа байсан ч гэсэн байн босоод одоо байн босч юм уудаг ч юм уу тий 0 урдаг ч юм уу жоохон хөдөлгөөн удаан ингээд хөдөлгөөнгөө суухгүй л байх хэрэгтэй тэглээд энэ манай эмч номоо бичиж байхдаа хүртэл одоо их хэсгийг нь бол алхангаа бичсэн гэж байгаа юм. Тийм алхдаг нэг явдаг юу гэдэг шүү дээ. Зам байдаг шүү дээ. Гэр тавьдаг. Явдаг. Тэн дээрээ ингээд нөгөө нэг ширээтэй дээдл ингээд босоо ширээ тавьсан. Тэн дээрээ одоо алхангаа ихэнх номны хойсгийг бичсэн гэж ном дээр бичсэн байсан. Тэгээд ингээд ерөнхийдөө эмчийн маань өгж байгаа тэг өдөртөм хэрэгжүүлж болох тэр зөвлөгөөнүүд хийдэг хэвээр хоол хүнснүүд хэрхэн яах вэ гэдэг тухайн ингээд тооцоохондоо юм байгаа юм. Тэгээд зөндөө олон юм шиг сонсогдож магадгүй те сая хэллээ. Тим юм нэмэхстэй энэ дээрээ. Гэхдээ энийг болохоор ерөөсөө амьдралдаа те амархан зүйлээсээ эхлүүлээд баг багаар нэгээр нь те
бүгдийн нэг доор нь угаасаа хийх гэж тэр чинь угаасаа бүтэхгүй. Жишээ нь хэм бол та одоо дандаа нэгдүгээр гурил хэрэглэдэг байсан бол тэрийг бүтэн өрийн гурилаар солих ч гэдэг юм уу те. Тийм жижиг юмудаас эхлүүлээд өмнө дандаа дэлгүүр авахта банан авч иддэг гэсэн бол тэрийн оронд нь нөгөө нэг одоо анис ч юм уу те. Монголын цэцэргэн авч иддэг ч гэдэг хэмжил ингээд баг зэрэг жижигэн юмар ингээд солиод ингээд хийхэд бол нөгөө нэг яг хэрэглэх системүүд нь ингээд бүрсэж байгаа юм та. Өмнө шоколад авдаг байсан бол оронд нь самар авдаг ч гэдэг юм уу те. Ингээд л болоо тэрнээс ч нэг илүү доо юм шаардаад байгаа юм биш ээ гэж хэлж байгаа юм. Тийм тэгээд өөрийнхөө чадхаасаа л баг багаар хий те. Бүгдийн угаасаа нэг дур хийнэ гэдэг бол бүтэхгүй зүйл. Тэгээд аль болох баг багаар хийх тусмаа сайн болно. Огт хийхгүй байснаас л одоо баг багаар эхлүүлжсэн сайн болохоор. Тэгээ одоо нөгөө нэг шинэ жил болох чинь хойлоо юм яриад идэг жоохон хэцүү л ахaltaа тий. Одоо юу ч гэсэн санаад авчих тий. Шинэ жил өнгөрөөгөө дахиад нэг сонсоод үзээрэй. Хаа. Дахиад яах юм бол хэрэгтэй юм байж магадгүй тий. Би яг энэ номын хамгийн сүүлийн хэсгийг уншиж байхдаа суугаа уншижсэн аахгүй. Тэгсэн тэр хэсгийг сонсоод шууд алхаал өрөөнд дотор алхахыгаа уншлаа шүү дээ хөдөлгөөн их гэнэ. Гэх мэдчихсэн тий. Тэрхэн даруйд хэрэгжүүлж болох юм болох юм биш үү гэдэг ийм санаатай юм. Тэгээ ерөнхийдөө ном маань ийм олон практикал санаануудтай яг уншаад үзэх юм бол бас нэлийн олон юуны эмнэлгийн ийм юунод орсон хэллэгүүд орсон учраас жоох хэцүү. Тийм амархан унших ном байгаагүй. Гэтэ ямар нэгэн байдлаар бид хоёр дуусгалаа. Ямар нэгэн байдлаар. Нэрнээс аюу хэцүү тийм. Сонсогчдийнхоо саналыг авсан болохоор та гүрээгээл тээ. Тэр ирэхэд бол тийм. Эсвэл тэгшээг буруутгаж илээс ямар гэж ном сонгоод авчихсан. Харин тийм ээ. Ийм айгуу эмнэлгийн ном гэж юусаа бодоагүй соочроо тий. Окей. Тэгээ үнэхээр одоо нөгөө өвдсөн байгаа ч гэр бүлийнх нь өвдсөн байгаа хүн бол нэг бүрчлэг үгүйсэхгүй унших юм бол үнэхээр хэрэгтэй санагцсан. Зарим нь бол тий. Тийм. Тэгээд бас илүү мэдээлэл авах юм бол тэр нөгөө вебсайт руу норж үзэж болох юм шиг байлээ. За тэгээд ерөнхийдөө хүн болгон бас хамгийн сүүлийн хэлэх нь хүн болгон нь болохоор өөрөөрөөдөг учраас хоолны амтлаг чанар ч гэдэм өөрийнх нь физиологч зорил тохирсон тэр хоол мэсийг өөрийгөө мэдэж өөртөө тохирсныг сонгоорой гэж эмч маань бас зөвлөсөн байсан. Тийм болохоор заавал энэ ном дээр бичсэн шиг зүйлийг сонгох шаардлагагүй гэсэн байсан. Тийм. Гэтэ ерөнхий санаа нь болохоор тэр нөгөө гэрлэн дохио ногоон шар улаан гэдгийг байнга санааж хоолоо сонгоорой гэсэн байсан. Зя. Хоёр чадсан ятан хийсэн энэ удаагийн дугаар тий таалагдсан байхаа гэж над чинь тэгээд багч гисэн хэрэг болох зүйлийг бас энэ удаа хүргэж чадсан байхаа гэж найдаж байна. За дараагийн дугаараараа уулзлаа. Тэр баяртай. За баяртай.